Чадвар сайд санаачлагаар бас энэ сумдуудаа өдөө орон нутагт ажиллах хүнд туулах чадвар сайтай эмнэлгийн тусламжийн машиныг одоо гардуулж өгч байна. Тэгээд төрөн хэлсэнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тийм ээ. Өдөө орон нутагтаа одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах энэ үйлс хэрэгт бол энэ туулах чадвартай автомашин их үүрэг гүйцэтнэ гэж итгэж байгаа. Лавьяс Баатар аймгийн Баян дэлгэцийн дөрвөн тусламжийн нэрийн жолооч Батэрд нэгдэв. Улсын байгууллагт 31 жил энэ тухайн эрүүл мэндийн байгууллагт 26 жил ажиллаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас энэ туулах чадвартай шин дэрэг өгч байгаа Баян дэлгэц сумын эрүүл мэндийн төв болон хөдөлмөрчдийн хонос түүнийг баярлж байгаа. За энэ сайхан туулах чадвартай машин өгч байгаанд баяртай байна. Тэгээд нутгийнхаа зонголонд одоо энэ сайхан тэргээр бүгдэнд нь тусламж үйлчилгээ үзүүлнэ. Баатар аймгийн Халзан сумын эрүүл мэндийн төвийн жолооч Доржийн Мөгсөр гэдэг хүн байна. За ингээд эрүүл мэндийн яамнаас ус өдөр шинжилгээр гаргав. За. Аагаад сайн ажиллацгаагаа. Сайтан жоо. Одоо энэ сум дээр